За өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Хятадын гадаад хэргийн сайд Ван Ийтэй уулзлаа гэж. За үүний талаар өөрийн бодлоо бас жоохон товчхон хуваалцъя гэж бодож. Яг зүгээр одоо худалдаа гэдэг бол үнэндээ амьд үлдэх асуудал гэж одоо бодож байна. За мэдээж одоо биднийг тэжээж байгаа хүн гэдэг юм уу, улс гэдэг юм уу, бидний хувь заяанд нөлөөлөх үү гэж. Монгол нүүрсээ зархаа болвол төсөвт томоохон хэмжээний цохилт ирнэ гэж. Хятад Монголоос түүхийд авахгүй бол өөр их үүсвэрийг хайж таарна. Монгол Хятадыг орлогот зах зээл олох нь хэд дахин хэцүү. Энэ бол маргаан байхгүй гэж. Энэ бол худалдааны харилцаа гэхээсээ илүүтэй гео эдийн засгийн бодит байдал юм а гэж одоо бодож байгаамаа гэж. За мэдээж түүхэн одоо замлыг харах юм бол торгоны зам, далайн худалдааны зам гарц, төмөр зам, нефтийн хоолой гэх мэт гэж. Дандаа одоо бараа биш гэж. Эрх мэдлийг зөөж ирсэн ийм цаг хугацаа байлаа гэж. За өнөөдрийн одоо Монголд бол гашуун сувгаад ганц самууд, за төмөр зам ингээд бомбтууд яригдж байгаа. За үнэндээ бол баялаг ямар чиглэлээр урсах вэ гэдгийг шийдэж байгаа хэрэг явдлаа гэж. За баялаг урсаж буй замыг хяндаг хүн ирээдүйн эдийн засгийг хяндаг гэж одоо философи өгүүлдэг гэж. Өнөөдрийн жишээ бол энэ байдлыг хэн эзэмшиж байгаа нь бол одоо маш тодорхой гэж. За эрчим хүч гэдэг бол тусгай тогтнолын бодит хэмжүүр байдаг, цаашдаач байсаар байх болно. Улс орны тусгаар тогтнолын 3 зүйлээр хэмжигддэг гэж. Мэдээж хоол хүнс, эрчим хүч, ус. Хэрв цахилгаанаа өөрөө үйлдвэрлэж чадахгүй бол үйлдвэр байгуулах боломжгүй. Хэрв үйлдвэрлэхгүй бол өндөр цалин байх боломжгүй. Ямар нэгэн технологи байх боломжгүй. Хүчирхэг дундаж давхарга бий болох бас боломжгүй. Иймээс эрчим хүчний асуудал бол цахилгаан биш гэж. За Монголын 21-р зуунд үйлдвэрлэдэг улс болох юм уу? Олборлдог улс хэвээр үлдэх юм уу гэдэг ийм асуулт гарч ирж байгаа. За газрын ховор элемент бол 21-р зууны алт гэдэг ийм томьёоллыг дэлхийн нийт магадгүй хүн төрөлхтөн шинээр томьёолоод хэлсэн гэж. Өмнө нь бол алт мөнгө, газрын тос, нүүрс, дэлхийг хөдлөгдөг байсан гэж. Одоо бол неодим буюу спрозин, тербиум ч гэдэг юм уу, литий ч гэдэг юм. Дэлхийн технологийн одоо өрсөлдөөний ямар нэгэн төв болж байгаа гэж. За Хятад бол дэлхийн газрын ховор элементийн боловсролтын ихэнх хэсгийг хяндаг гэж одоо зарладаг. За Монголын өмнө 2 зам байна гэж одоо харж байна. Газраа ухаж хүдэр зарах 2. Хүдэр, баяжмал, металл, соронц, эцсийн бүтээгдэхүүн одоо болгон үйлдвэрлэх нэм үртгшин гэсэн ийм экспорт гэдэг юм. Ийм эдийн засгийн асар их ялгаа гарч байна. За мөн үүнийг дагаад ажлын байр, дотоод эдийн засаг нэмэгдэх ийм асуудал. За геополитикийн хамгийн хатуу үнэн бол мэдээж Орос ба Хятад улс. Их одоо 2 гүрний одоо дунд оршдог мөнхийн хөрш. Энэ бол сонголт биш гэж одоо Монголын ард түмэндээ хэлмээр байна. Энэ л гадар зүүн хувьд бол одоо хувь тавилан болчиход байгаа ийм зүйл. Гэхдээ жижиг улсуудын одоо юу гэдэг нь хүч нь том болохтой биш, харин тэнцвэр хадгалагтай байдгаа гэж. Үүний түүх өгүүлж. Мэдээж одоо түүхээс харах юм бол Сингапур, Шинзланд, Финланд гэдэг маш олон улсуудыг дуудаж болно. Том уршуудын дунд амжилттай оршин тогтнож чадсан туршлага жишээнүүд цөөнгүй бий гэж. Тэдний нууц бол мэдээж
сэтгэл хөдлөлөөр бас ашиг сонирхлоор төрөө авч явсан явдал байдаг харагддаг. Монголчуудын өмнө байгаа хамгийн том асуулт бол мэдээж оюу толгойч биш, даван толгойч биш, газрын ховрол ментч биш. Энэ бол хэдэн тэрбум долларын баялаг одоо олборлсон байг гэдэг одоо агуулга биш гэж. Энэ бол тэр баялагаас Монголын мэдлэг, үйлдвэр технологи, ирээдүйн хүч чадал хэдийг бүтээвэ гэдэгт оршно гэж одоо харагдаж. Учир юу гэхээр баялаг өөрөө улсыг баян болгодгоо гэж. Нэг тийм түүхэнд туршлага өгүүлж. Түүхэнд олон улс баялаглаа мөртлөө ядуу үлдсэн маш олон. Харин одоо институт, боловсрол, үйлдвэрчлэлтэй олон улсын одоо улс орнууд баялгаа хүч болгон хувиргасан явдал. Иймээс энэ уулзалтын хамгийн гүн утга нь бол Монгол улсын түүхийг нийлүүлэгч хэвээрүүлэхгүй эсвэл байгалийн боловсруулж, баялгаа боловсруулж үн цэнийг бүтээж аж үйлдвэрлэсэн ус болох уу гэдэг ийм 21-р зууны стратегийн сонголтын тухай асуудал байлаа гэж одоо харлаа. Тэгээ нэг ийм зүйл. Эдгээр уулзалт нь одоо Монгол улсад өөрөө өөрсдөө ашигтай байж чадах уу гэж одоо бас бодож байгаа. Монгол Хятадын энэхүү уулзалт бол хоёр улсын худалдаа дэд үтс гэдэг юм уу? Эрчим хүчний асуудлыг хилэлцсэн хэрэг төдий бус. Харин Монгол улс газар доорх баялгаа ирээдүйн үндэстний хүч чадал болгон хувирах уу эсвэл түүхий эднүүлэгч хэвээрүүлэх үү гэдэг тийм түүхэн замналын өмнөх яриа байлаа гэж одоо бодож байгаа. Том өрөнтэй ойртсон одоо ашиг биш гэж. Харин энэ бол харилцааг үндэсний эрх ашигт одоо үйлчлэхээр удирдах чадсан тийм одоо ашиг байж чадах уу гэж бодож. Тэгээ Монгол улсад ашигтай байх тухай ямар нөхцлүүд байж болох вэ гэдэг талаар үнэлт хийж. Нүүрс зэсээ шууд гарах бус дотооддоо боловсруулбал ажлын байр, татвар, технологи мөлтнэ л гэж. Энэ бол нөгөө дотоодын эдийн засаг сэргэлт. Дэд үтцээ зөв эзэмших энэ чадварыг олж авах. Төмөр зам, бомб зөвхөн экспортын гарц биш, үндэсний одоо хөгжлийн суур байх хэрэгтэй гэдэг зарчмыг магадгүй зөв эрчим хүчний хараад бус байдлаа нэмэгдүүлэх. Эрчим хүчний одоо хамтын ажиллагаа хараад биш байдал юм. Дотоодын хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэхэд чиглэх хэрэгтэй л гэж одоо энэ уулзлаар ойлгож. За хилцээ бүртэл урт хугацааны ашиг сонирхол мэдээж одоо тооцогддог. Өнөөдрийн одоо орлогоос илүүтэйгээр 20-50 жилийн ч гэдэг юм уу дараах үр өгөөжийг харах бас шаардлагатай байх гэж одоо ойлгож байна. Харин ашиггүй бол эрсдэл нь яаж ирэх вэ гэдэг энэ зүйлүүд өнгөрсөн 35 жил бол энд харуулсан гэж одоо бодож байгаа. Тэгээ энэхүү одоо уулзалтанд дүгнэлт хийх юм бол Монгол улс ямар тааш үйлдвэрүүдтэй болох юм байна гэж одоо бас олзуурхан харж байна гэж. Ер нь үйлдвэрлэх цаг болсон. Энэ зүйлийг бас зохон томжилт ярьж байгаа. Ерөнхийлөгчдөө бас баярлах зүг баг гэж одоо бодож байна. Мэдээж одоо эрчим хүч энэ зүйлийг бас ярилцсан байна. Энэ бол бас гайхалтай мэдээ гэж одоо харж байна. Дандаа муу биш гэж бас сайн зүйлүүд байна гэдэг ийм том явдлыг бас харж байна.